Сайн байцгаана уу? E-класс цагийн сургуулийн удирдлагын системд багш өдрийн эрс бүртгэх заавар видеог хүргэж байна. Багш өөрийн ихээр нэвтрэн орно. Нэвтрэн ороход сургуулийн сүүлийн 7 хоногийн өдрийн эрс харагдана. Өдрийн эрсийг бүртгэхдээ зүүн талд байрлах журнал цэсний ангийн журнал дэд цэсийг дарна. Үүссэн цонхонд байрлах удаан удаар чагталсан хэсэгт тухайн багшийн удирдсан анги харагдах ба багш нэвтрэн орсон өдрөө тухайн өдрийн жижүүр багш бол бусад бүлгүүд мөн харагдана. Ингэснээр бусад бүлгийн эрсийг бүртгэх боломжтой. Бүртгэсэн өдрийн эрсийг засварлахдаа засах дээр дарна. Бүх хүүхдийг нэг төлөвтэй бүртгэх бол дараахаас тохирохыг сонгоно. Тассан хүүхэд байгаа бол Т хэсгээр дарна. Эрс бүртгэж дууссан бол баруун доод бүлэнд байрлах хадгалах дээр дарна. Энэхүү илгээсэн төлөв нь EC систем рүү илгээсэн үед ингэж харагдах ба EC системд хадгалагдаагүй бол илгээгээгүй гэх улаан төлөвтэй харагдана. Өмнөх эрсүүдийг өөр систем дээрээс бүртгэсэн ба тухайн өдрийн эрсийг EC систем дээр бүртгэсэн үед дараах татах товчон дээр дарснаар EC системээс эрсийн мэдээлэл татагдах болно.